GSI централ салбар байгууллагаас одоо GSI Tokyo болон Монголын Сумо бүхэн холбоотой хамтран зохион байгуулдаг Вампаку Сумо буюу өсвөрийн Сумо бүхэн авраг шалгаруулах тэмцээнийг одоо энэ жил Японд 34 дахь удаага, Монголд 5 дахь жилдээ одоо зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Улсын хэмжээнд зохион байгуулагддаг тэмцээн хөрдөө орон нутгийн болон нийслэлийн хүүхдүүд багчууд маань оролцдог. За анх бид нар 2014 онд 198 хүүхдийн тэмцээнд оролцсноос за аврагын 3 байр шалгарсан хүүхдүүд маань Японы Сумо бүхэн хүүхдийн Сумо бүхэн тэмцээнд очиж оролцоод за Б Баяр болт гэдэг залуу маань бол одоо 3 дугаар байрын шагналыг хүртэж ирсэн. Секиваки цол авч ирсэн юм сайхан амжилт үзүүлсэн. За 2014 оноос хойш одоо 5 дахь жилдээ зохион байгуулахад бол оролцогчдын тоо бол жилээс жилд нэмэгдсээр байна. Тэр дундаа бол хүүхд багчууд, багш дасгалжуулагчд маань манай одоо тэмцээнийг бол бас хүсэн хүлээдэг ийм сайхан өргөн дэлгэр тэмцээн болж байна. За энэ удаагийн тэмцээн маань Хөшөө зааны нэрэмжит болно. Монголын Сумо бүхэн холбоотой хамтран дээрээс нь бид нар бол Япон улсын элчин сайдын яамнаас бас дэмжлэг үзүүлж хамтарч оролцож байгаа. Вампаку Сумо 2018 тэмцээн маань 3 насны ангиллаар зохион байгуулагдах бөгөөд 9-10 насны ангилал буюу 2008 оны 4 сарын 2-оос 2009 оны 4 сарын 1-ний хооронд төрсэн хүүхдүүд 10-аас 11 насны ангилал буюу 2007 оны 4 сарын 2-оос 2008 оны 4 сарын 1-нд төрсэн хүүхдүүд 11-ээс 12 насны ангилал буюу 2006 оны 4 сарын 2-оос 2007 оны 4 сарын 1-ний хооронд төрсэн хүүхдүүд бүртгэлийг Монголын үндэсний их сургуулийн 2 дугаар байр буюу Гандангийн хойтлын Монголын үндэсний их сургуулийн байранд бүртгэн 5 давхарт 513, 514 гэсэн тоотуудад бүртгэл хийгдэж байгаа. 4 сарын 23-наас 5 сарын 3-ны хооронд бүртгэл маань явагдана.